мэдээ үргэлжилж байна. Галтгооны алчуурыг бохир чихтэй чигээр нь хонуулахад хурууны өндөгний чинээ хэсэгтэн л гэхэд 1 сая бактери үүчдэг байна. За гэр ахуйн нөхцөлд энд мэт хайхрамжгүй байдал нь хоолны хордлого, арсны асуудал болон амьсгалын замын өвчин, харшлын суур шалтгаан үүсэх чимээгүй эрсдэлд хүчин зүйл болж байгаа юм а. За үзэгчтэй галтгооны орчин бол ариун цэврийг дээд зэргээр сахих ёстой ийм орчин байдаг. За гэвч одоо бид өдөр тутамдаа зарим зүйлийг орхигдуулснаар энэ бол эргээд одоо эсэргээрээ маш бохир орчин болж хувирдаг байна. За тухайлбал миний гарт харагдаж байгаа энэ хүү алчуурны тухайд одоо айл болгонд байдаг. За гэхдээ энэ алчуур нь за аягны алчуур, ширээний алчуур зэргээр зориулалтаараа одоо тусдаа юм хэрэглээтэй байх ёстой байдаг боловч за иргэдийн тухайд нийтлэг одоо аягаа арчсан алчуураараа за буцаагаад эргүүлээд ширээгээ арчих, за мах ирсэн одоо махны модоо арчих ч гэдэг юм уу ийм одоо замраагүй хэрэглээтэй байгаа учраас энэ нь одоо алчууранд бактери үүсэх, за цаашлаад хүний амаар орох эрүүл мэндэд маш сөрөг нөлөөтэй эрсдлийг үүсгэдэг байна. За тэгэхээр энэ дээр болохоор нэлээд удаан ингээд хэрэгэлцсэн, нэлээд удаан хадгалсан чихтэйгээр хадгалагдсан юм цагаан алчуурнаас бол бактери ургуулахад бол псевдомонасын төрлийн бактериуд илэрсэн байгаа. За энэ бол бас л хоолны хордлого үүсгэх юм бактери байдаг. За дээрэс нь дахиад энэ дээр энэ шар алчуурн дээр бол нэлээд олон төрлийн бас энэ ялзруулагч бациллусын төрлийн бактериуд үүссэн байгаа. Тэгээ ихэвчлэн энэ алчуурууд дээр илэрж байгаа бактериуд нь дандаа Escherichia coli, одоо Enterococci төрлийн бактериуд, тэгээд Pseudomonas bacillus гэд ялзруулагч одоо муутгагч бактериуд илэрдэг. Тэгээ энэ бактериуд нь өөрсдөө одоо хоолны хордлого үүсгэх юм эрсдэлтэй. Ялангуяа нөгөө 16-аас 17 зэрэг хүртэл үржсэн тохиолдолд хүний бие организм сөрөг нөлөө үзүүлээд эхэлдэг. Галтгооны алчуураас үнэртнэ гэдэг нь тэнд бактери үүссэн байна гэдгийг илтгэдэг байна. Иймээс алчуурыг сайтар цэвэрлэж 1-2 минут усанд буцалган хариуцахыг зөвлөж байлаа. За ингэж цэвэрлсэн алчуурыг зайлуулах хуурай байлгах нь чухал байна. Тэр хор ялгарсан байгаа тохиолдолд бол хүний дархлааг одоо дархлааны зохицуулах системийг алдагдуулах, хашил үүсгэх суур шалтгаан болох. За тэгээд бас одоо арсны тууралт болох гэдэг ч юм уу тэгээд ялангуяа бас хоол боловсруулалт замын хэвийн бичлэл битний тэнцвэртэй байдлыг алдагдуулах юм бас нөхцөлийг бүрдүүлдэг учраас ер нь бол өдөр тутмынхаа одоо ахын цэвэрлэгээ эрүүлэх өдөр бол нэлээд сайн анхаарч явах хэрэгтэй. Тэгээд ялангуяа бага насны хүүхдэд бол эдгээр маань бохирдлууд нэлээд хүчтэй нөлөөлдөг учраас маш сайн тэр алчуурны одоо сонголтын дээр анхаарах хэрэгтэй байна. За ийм бохир алчуурыг галтгоонд тогтмол хэрэглэх нь багаар дархлаа унгаж хоолны хордлого үүсэх гол шалтгаан болдог байна. Иймээс аягны алчуурыг сонгохдоо хурдан хатдаг материалтай байвал хэрэглээнд нийцнэ гэдгийг зөвлөж байлаа.